2010 онд Тэрийн зөвлөөс 50 дугаар тогтоолоод авилтаа тэмцэх газар шинээр болон шинээр орж байгаа юм 50 шаардлага 50 дугаар тогтоолын журмыг бичсэн байна. За Монгол Улсын их хурлаас авилтаа тэмцэх газар бүтэц орнуудаар 172 албан актаар баталчихсан байдаг. Тэгэхээр 2010 оноос хойш авилтаа тэмцэх газарт орж байгаа хүн бүр энэ төрийн албаны зөвлөлөөс гаргасан сонгуульд шалгуулах журмын дагуу шалгалт өгч томилогдох үүрэгтэй байсан. Гэвч авилтаа тэмцэх газар нэг ч удаа энэ сонгуульд шалгуулалтыг зохион байгуулаагүй байна. Үүнийг төрийн албаны зөвлөлөөс бидэд хариу мэдээлэл байна. За тэр байтугай сонгуульд шалгуулах комиссаа хүртэл байгуулаагүй. Энэхүү журам маш нарийн тодорхой зааж өгсөн юу байсан бэ гэхээр 24 баасан дарга сул оронтой болсон тул 21 хоногийн өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж энэ зардлын дагуу бүртгэн авалтыг явуулж хамгийн өндөр оноо авсан тэр төрийн жинхэнэ албанд орж байгаа хүмүүсийн жагсаалтыг төрийн албаны зөвлөлд хүргүүлж төрийн албаны зөвлөлөөс хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг авилтаа тэмцэх газрын даргад ажилтан томилуулахаар ингэж санд оруулах үүрэгтэй байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч хүнийг авилтаа тэмцэх газраас төрийн албаны зөвлөлд өргөн мэдүүлээгүй байна. Бид нар мэдж байгаа нийтийн албанд томилогдох бүх албан хаагчийг ашиг сонирхлын зөрчлийг авилтаа тэмцэх газар хяндаг. Та энэ шалгалтыг өгөөгүй байна. Эсвэл та ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй байна. Ийм учраас энэ хүнийг томилохгүй байх хэрэгтэй гэдэг зөвлөмжийг зөх албан шатнууд нь хөрвүүлж байгаа. Хүний энэ албанд ажиллаж болохгүй гэж дүгнэлт гаргадаг байгууллага маань өөрсдөө ямар ч мэргэжлийн шалгалт өгөхгүй хууль бусаар томилогдсон байна. Үүнийг төрийн албаны зөвлөлөөс биднэрт хариугаар өгүүллээ. За энэ дээр үнэхээр харамсаж байна. Авилтаа тэмцэх газар өөрөө маш олон зүйлийг бүтцтэй байгаа. Тэгээ энэ дээр бид нэг юмыг тодруулж хэлэх зүйтэй байна. Гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа нууцын зэрэглэлд орж байгаа энэ албан тушаалтнуудыг бол би яриаггүй. Төрийн тусгай болон төрийн жинхэнэ албаа гэж. Бусад албан тушаалтныг хийж байгааг бас ойлгоо. Магадгүй авилтаа тэмцэх газраас тэр нууцын зэрэглэлд байдаг гүйцэтгэх ажиллагааныхаа журмыг үзүүлж магадгүй. Тэр бол биш шүү. Энэ бол төрийн тусгай албанд шинээр орж байгаа. Мөн бас нэг юм анхаарал татдаг. Цагдаагийн байгууллагаас бол бусад ижил төстэй байгууллагаас шилжин орж байгаа хүмүүсээс хүртэл сонгон шалгуулалт хийж шалгалт авах үүрэгтэй байна. Ийм л процесс явагдаад байна. Энэ талаар мэдээлэл өгч та бүгд төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн хариу болон эдний 50 дугаар тогтоолоор багтагдсан шалгалт авах журмыг наривчлан үзүүлсэй гэж энэ авилтаа тэмцэх газарт ажилд орохыг наривчлан зааж өгсөн байна. Иргэн хүн төрийн албанд орохыг яаж зохицуул заасантай адилхан яг ингэ зохицуул зааж өгсөн байна. Та бүхэн одоо гарахтаа авилтаа тэмцэх газрын төрийн албан тушаалтнаас хэрхэн сонгон шалгуулалтанд орж яаж ажилд орсныг асуучаарай. Өнөөдөр хийж байгаа дараа Америкээс хийж байгаа. Тэр хүмүүсээс та энэ хүмүүсийг яаж томилсон бэ гэдгийг асууж байгаа. Хоёр талаас мэдээлэл аваад нийт түгээрэй гэж би хүсмээр байна. За баярлалаа. За тэгэхээр зэрэг энэ маш ноцтой мэдээлэл байна тийм. Энэ бол хүний эрхийг бас ноцтой зурж байгаа асуудал байна. Шалгалт өгөөгүй албан ажилд орсон хүмүүс маань энэ даргын барьцаанд бол бүрэн байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Чи хаашаа хөдөл тийшээ хөдлөнө. Тэрийг хийж болно болохгүй бүгдийн дарга шийднэ. Өөрөөр хэлбэл ингээд хувийн компани захирал аятаа аашлаад ямар ч асуудлыг бол бузаар хэрхэн нэгдсэн байгаа. Тэр хүн шалгалт өгөөгүй учраас ажлаас хадлагдаад ч гэсэн заргалдах эрхгүй болж байгаа тийм ээ. Тэгээд дээрэс нь одоо эмч хүн эмч хэрхэн өвчтөнд бол гэтэл чинь өөрсдөө энэ авилтаа тэмцэх газрын мэргэжлийн